Засгийн газрын нэрээр 160 Америк долларын үнэхээр аксес сурчлагын сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаад иргэдийг төөрөгдүүлэн албатан худалдаалж баггүй ашиг олж исэн гэх асуудал гараад байгаа. Хилийн хяналтын бүсэд удаан хугацааны туршид ийхүү бизнес хийж сурчлагын сэтгүүл худалдаалах зөвшөөрлийг зам тээврийн яамнаас хүннүл ард компанид олгосон бид мэдэхгүй гэдэг тайлбарыг Чингис хаан олон улсын нисэх хурлын дарга Даваажов ерөнхий сайдад мэдүүлсэн. Үүний дагуу хуулиасаар зөвшөөрөл олгосон гэх зам тээврийн яамны албан тушаалнуудад хариуцлага тооцохыг ерөнхий сайдын зүгээс үүрэгдээд байсан юм. $160 ийм бичиг өгөөд гадны та нарын энийг $160 авахгүй бол Монгол руу оруулахгүй шүү гэдэг дарамт үзүүлж байгаа гэж. Засгийн нэр бариад ямар ийм бизнес хийж байгаа. Яг л тэр жигрийн иргэн орж болохгүй онгоцны хоолой хилийн хяналтын цаана гарцсан хүн явж байгаа. Энэ хүнд зөвшөөрлийг хэн өгсөн? Ингэсэн югсээд нөгөө ITB яваад зам тээврийн яамнаас олцоод ер нь жуулчдад бол ийм мэдээлэл хүргэх нь зөв юм байна гэдэг. Зам тээврийн яамнаас ийм жуулчлалын компаниг сэтгүүл зарах байр олгож өгөөч гэдэг суудалд ирүүлээд тэрний дагуу 2 метр квадрат талбай олгогдсон. Метр квадрат нь 130-260 мянга. Тэгээд хилийн цаана зөвхөн тэр хүн бол өөрийнхөө техниктэй зогсоол энэ сэтгүүлэл 50 сонирхсон хүн бол аав сонирхоо. Яадаг хүн юм бэ тэр чинь? Хүннэл ордог компани. Энэ асуудлаар зам тээврийн яамны хилцээний удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Зам тээврийн агаарын тээврийн хэрэгжилтийн бодлогыг зохицуулах хилцээний дарга мөнх насан манай яамд өнгөрсөн 3 дугаар сард хүннүүл ард компаниас хилийн хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олохыг хүсэлт ирүүлсэн. Албан бичгийг судлан үзээд энэхүү асуудлыг зам тээврийн яамнаас шийдвэрлэхгүй гэх утга өгөхий хариу албан бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл тус зөвшөөрлийг зам тээврийн яамнаас олгоогүй гэсэн үг ээ. Чингис хаан олон улсын нисэх хурлын дарга удирдлагууд ямар зорилгоор ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн болохыг ойлгохгүй байна гэсэн юм аа. Зам тээврийн яамны одоо яам өөрөө дээрээс нь холбогдох албан тушаалтнууд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон байх тийм үү? Энэ нөгөө хүмүүсийн хүний хилээд тэр хүний хилээд байгаа шиг оролцсон байх юм бол одоо бидний хувьд бол ямар ч одоо хариуцлагыг одоо хүлээхэд бэлэн байна. Гэхдээ энэ дээр бол зам тээврийн яамны албан тушаалтнууд энэ асуудалд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг бол хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа юм. Одоогоор энэхүү эргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэхүү зөвшөөрлийг зам тээврийн яам бус хил хамгаалах ерөнхий газар, гайлын ерөнхий газраас өгөх ёстой байдаг юм байна. Хилийн хяналтын бүсэд мэдээж одоо гайлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар тийм үү, иргэн нисгийн ерөнхий газар яриа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлууд ингээд хамтраад үйл ажиллагаа явуулж байгаа. Чингис хаан нисэх онгоцны буудлал бол тухайн одоо барилга байгууламж одоо эзэмшигч одоо түрээслэгч байгууллага гэсэн үг. Тухайн хилийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг бол хил хамгаалах ерөнхий газар дээрээс нь нөгөө гайлын ерөнхий газараас зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрлүүд нь бол тэр ямар журмаар яваад яагаад авс бид бол мэдэхгүй. Бид ямар нэгэн байдлаар энэ талбай олгох үйл ажиллагаа явуулах чиглэлээр яам ажилдаггүй. Тийм манад бол тийм чиг үүрэг байхгүй.